Пост программын дэлгэцийн зүүн талд байрлах үндсэн цэсээс та хэрэглэгчийн нэр дээрээ дарснаар аль салбарт төхөөрөмж сонгосон мэдээллийг харах болон системээс гарч болно. Борлуулалт цэсээр үндсэн борлуулалт бичих төлбөр төлөх үйлдэлүүдийг хийн. Барааны ангиллал хуудасны ихэнх хэсэгт харагдаж байна. Бүртгэгдсэн ангиллуудаа гүйцэтгэж хооронд шилжиж болно. Барааг бичиж эхлэхэд хуудасны баруун талд жагсаж харагдана. Хайлтын хэсэгт барааны баркод юм уу түлхүүр нэрийг бичиж оруулснаар бараа бичигдэнэ. Бичсэн барааны тоо хэмжээг барааны нэрийн харалтай харагдах нэмэх хасах тэмдэгт товчийг дарж өөрчлөөрэй. Мөн тодорхой барааны үнийг F2 товчийг дарж баркодыг оруулснаар шалгаж болно. Бичсэн бараан дээрээ дарж юм уу F8 товчийг дарснаар барааны тоо хэмжээг өөрчлөх боломжтой. Барааны жагсаалт тоо хэмжээ зөв бол та төлөх товчийг дарснаар төлбөрийн хуудасд шилжинэ. Хуудасны зүүн талд бараатай холбоотой функцүүд байрлаж байгаа бол хуудасны баруун талд төлбөрийн хэлбэрүүд байрлаж байна. Төлбөр төлөх үйлдэл хийхээс өмнө хөнгөлөлт тооцох боломжтой. Хөнгөлөлтийн товчон дээр дарж эсвэл F3 товчон дээр дараарай. Хөнгөлөлт тооцогдож нийт үнийн дүнгээс хасч харагдаж байна. Төлбөрийн хэлбэрүүдээс харилцагчийн тооцоогоор төлбөр тооцох боломжтой. Үүний тулд тооцоо товчон дээр дарж бүртгэсэн харилцагчийн нэрийг оруулж эсвэл шинээр шууд утасны дугаар болон нэрийг бичиж оруулж бүртгэж болно. Бүртгэсэн хэрэглэгчийн үлдэгдэл мөн харагдана. Төлбөр төлөхдөө хувь хүнээр бол шууд баримт хэвлэж болно. Харин байгууллагаар төлөх бол байгууллагын зурагтай товчон дээр дарж эсвэл F10 товчон дээр дарж цонхыг гаргаарай. Тооцоогоор төлөгдсөн төлбөрийн баримтыг шууд хэвлэх бол QR кодгүй буюу дараах хэлбэртэй харагдана. Харин бэлэн мөнгөөр төлбөр төлөгдсөн тохиолдолд баримт нь QR кодтой хэвлэгдэнэ. Баримт хэвлэх сонголт нь шууд дэлгэцэнд харуулах болон имэйлээр илгээх гэсэн нэмэлт сонголтуудтай байна. Баримтыг дараах товчийг дарснаар урьдчилж харах, дахин хэвлэх боломжтой. Үндсэн цэсээс та борлуулалтын савлгаа цэсийг сонгосноор борлуулалтын мэдээллийг мөр мөрөөр харах боломжтой болно. Хуудасны дээд хэсэгт байрлах өгнөөгөөр шүүж харж, мөн мөр мөрөн дээр нэг дарснаар баримтыг шууд шалгаж болно. Нийт борлуулалтаа өдрийн нэгтгэл хэвлэх дарснаар нэгтгэлийн баримтыг авах давуу талтай. Хийсэн борлуулалтаасаа буцаах бол үндсэн цэсээс буцаалт цэсийг сонгоно. Буцаалт хийх борлуулалтын мөрөн дээр 2 зэрэг дарснаар буцаалтын хуудасд шилжинэ. Буцаах бараануудаа сонгож буцаах товчийг дарж төлбөрийн буцаалт хийнэ. Үндсэн цэсээс тохиргоо цэс рүү хандаж нэмэлт үйлдэлүүд хийх боломжтой. Жишээ нь, баримтын мэдээллийг харах боломжтой. Мөн тооцоо хэлбэрээр төлбөр төлөгдсөн тохиолдолд харилцагчийн тооцоог хааж болно. Төлбөрийн хэмжээг оруулснаар амжилттай хагдлаа хэмээх мессеж харагдана.
Системийн чухал үйлдэлүүдийг товч замаар буюу кейборд ашиглаж хэрэгжүүлэх бол тусламжийн хэсгээс заавар авах боломжтой.